NBC политик также высказал. Дональд Трамп ерөнхийлөгчид нэр дэвшвэл Сири олон мянган дөрвөгчийг эх орн руу буцаана гэжээ. Америк нэгдсэн улсын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдвол Сири олон мянган дөрвөгчийг эх орн руу буцаана хэмээн хэлсэн байна. Тэрвэр энэ талаар Сири улсад амьдрахад бэрх байгаа учраас та бүхэн цагаачдыг хүлээн авсан. Америк нэгдсэн улс Сирийн 200 мянган цагаачийг хүлээн авах тухай би сонссон. За тэдгээр цагаачдын дунд Исламын улс бүлэглэлийн террористууд байж ч мэднэ. Бид үүнийг мэдэхгүй. Та бүхэн урд үн шиг цагаачлалыг харж байсан уу? Тэд бүгдээр ирчүүд. Тэгээд бүгд хүч чадалтай харагдаж байна. Миний хувьд тэд яагаад Сири улсыг аварж үлдэхийн төлөө тэмцэж байлдаж болохгүй гэж. Яагаад тэд Европ руу дөрвөөд байгаа юм бэ? Энэ ноцтой хэрэг биш гэж үү? Хэрвээ би Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулбал хамгийн түрүүнд тэдгээр цагаачдыг эх оронд нь буцаана хэмээн ярьсан байна. Дональд Трамп Сириэс маш олон ирж байгаа ч тэдэнтэй тэмцэх тооны эмэгтэйчүүд ирэхгүй байна гэдгийг мөн онцлон тэмдэглэжээ. За Оросын байлдааны онгоцууд Сирь дэх Исламын улс бүлэглэлийн 8 байршилд цохилт өгсөн тухай мэдээлэл цацагдсны дараа Дональд Трамп энэ мэдээллийг хийсэн байна. Оросын холбооны улсын сүнөөгчид Лалын улсын хангамжийн баазыг устгасан байна. Лалын улс бүлэглэлтэй тэмцэх агаар ажиллагааны үеэр 10 гаруй байг нэмж устгалаа гэж Оросын холбооны улсын батлан хамгаалах яам мэдээллээ. Террористуудын хангамжийн бааз хуарангуудад бямбгаргаас цохилт өгч устгаж ихэлсэн. Агаарын компанид ажил босгогчдод маш хүнд цохилт болсон гэж тус яам мэдээллээ. За Сирийн баруун хойд нутгийн Латаки хотын ойролцоох агаарын цэргийн баазад бөмбөгдөгч зэрэг 50 орчим нисэх онгоцоо Оросын холбооны улс байрлуулсан гэж тус улсын хэвлэлд мэдээлсэн байна. За мөн Сирд Оросын холбооны улсын 2000 орчим цэргийн албан хаагч байрлаж байгаагийн зарим нь Сирийн баруун нутгийн Тартус бомбд дахь тэнгисийн цэргийн баазад байрлаж байна. Нисэх онгоцуудын түвшийг хар тэнгис дэх нефтийн бомбд за шатхуун тээгч хөлөг онгоцоор Сирд хүргэж байгаа бөгөөд аюулгүй байдлыг Оросын холбооны улсын тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд за хангаж байна гэж хэвлэлд мөн мэдээлжээ. Оросын холбооны улсын агаарын цохилт өгөх ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд түвш байлдааны хэрэгсэл тээвэрлэх маршрута аюулгүй болгосон байна. Өмнөс Солонгосын эрх баригчид Оросын тамирчдыг хөөжээ. Бүгд найрамдах Солонгос улсад зохиогдож байгаа цэргийн дэлхийн наадмын үеэр Оросын холбооны улсын тамирчид дасгалжуулагч болон сэтгүүлч нарын хамт онгоцноос огтув бусан тул зохион байгуулагчид тэднийг тэмцээнээс хасч их нутгаас өхөөсөн байна. Инчоны нисэх буудалд Оросын 9 тамирчин согтруулах ундаа хэтрүүлэн хэрэгэлсэн байдалтай онгоцноос гарч ирсэн нь олон улсын цэргийн наадмын дүрмийг ноцтой зөрчсөн гэж сөүл мэдээллээ. Улмаар тэдний тэмцээнд оролцох улаан хуудсыг хураавч эрхийг нь төдөлзүүлсний дараа гэрт нь буцаасан байна. За цагдаа нар хэлэхдээ 5 эрэгтэй 4 эмэгтэй хүн за Солонгосын нислэгээр Инчон руу аялах үедээ онгоцон дотор арх хэтрүүлэг хэрэгэлсэн. Тэдний асуудлаар тэмцээн зохион байгуулах комисс шуурхай хуралдаж тэмцээнээс хөөсөн гэжээ. За олон улсын цэргийн наадам энэ онд бүгд найрамдах Солонгос улсын Мьенгонд зохиогдож буй бөгөөд дэлхийн хэмжээний томоохон тэмцээн оролдсон билээ. Тус тэмцээнийг нутагтаа хүлээн авч байгаа бүгд найрамдах Солонгос улсын цэргийн наадмын төлөөлөгч Ёжи Хью мэдээлэхдээ манай улс дотоодын хяналт хуулийн хүрээнд болон тэмцээний ёс зүйн журмыг үндэслэн дээрх 9 иргэнийг дахин их орныхон хэлээр алхуулахгүй байх шийдвэрийг гаргасан гэсэн байна. Associated Press агентлагийн мэдээснээр Оросын багт 2 эмэгтэй усанд сэлэгч 2 эрэгтэй тусгай үүргийн цэргийн тамирчин байсан гэн. За тэмцээнд дэлхийн 117 орны 7000 гаруй тамирчин цэргийн спортын 24 төрөлд энэ сарын 11-ний хүртэл өрсөлдөх юм а. Марс гариг дээрээс амьтны арга яс олджээ. НАСА-гийн хиймэл дагуул Марс гаригийн гадаргуу дээр амьтны арга яс байгааг илрүүлсэн тухай шуугинд мэдээлэл цацагдлаа. Энэхүү Марс гариг дээрх арга ясны дүрс интернетээр хурдтай дарахж олонний сонирхлыг гойд татаад байна. Бичлэг дээрээс гарцаагүй амьтны арга яс гэдэг тодорхой харагдаж байгаа юм. За энэхүү бичлэгийг YouTube-д байрлуулжээ. Гэхдээ тус хиймэл дагуулаас байс хийгээд НАСА гихнэр тайлбарлахын аргагүй зургаар мад тавьдаг тул энэ удаад энэхүү бичлэг зургийг бүрэн нотолж судалтал элдв таамаглал дүгнэлт аль болох хийхгүй байхыг тэд үзэж байгаамаа.